Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгийн багш Уран Бэлэг байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, бүтээл сэтгэлгээ зэрэгсөөрч чадамжуудыг диалогийн ертөнцийн төслөөр дамжуулан хөгжүүлж буй сайн туршлагаа та бүхэнд танилцуулж байна. Шинжлэн судлах арга зүйн 5-ны загвар дээр тулгуурлан энгийн туршилтуудыг хүүхдүүд хийсэн. Жишээ нь шидэт өндөг үйл ажиллагаанд цаасны хаягдлаа ашиглан үлэг гөрөвлийн өндөг хийж өөрсдөө бутсан. Энэ нь хүүхэд дараагийн сургалтанд ашиглах хэрэглэгдэхүүнээ өөрөө хийснээр хэрэглэгдэхүүний хүр тамжи болон хүүхдийн сэтгэл ханамжинд сайнаар нөлөөлж байгааг харуулж байна. Мөснөөс диалог аврах ажиллагаа нь хүүхэд байгалийн үзэгдэл, шалтгаан, үр дагаврыг таамаглал дэвшүүлж асуудал шийдвэрлэх замаар бие даан ойлгоход нь дэмжлэг үзүүлсэн байна. Гурилд авсны зуурмгаа бэлдэн үлэг гөрөвлийн арга ясыг бүтээсэн. Ингэснээр малтлага хийх дараагийн сургалтын хэрэглэгдэхүүнээ хүүхдүүд өөрсдөө бэлдэж хийсэн. Энэ нь сургалт үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хангахад чухал дэмжлэг болж чадаж байлаа. Хүүхэд өөрийн хийж бүтээсэн зүйлээ ашиглан сургалт үйл ажиллагаанд оролцох нь тэдний суралцах сонирхлыг улам нэмэгдүүлж байгааг төслийн явцад тод ажиглагдсан. Төслийн санаа нь өөрөө хүүхдийн сонирхлоос урган гарч чадвал чөлөөт тоглоомын цагаарч хүүхдүүд бие даан болон багаараа хамтран мэдлэгээ бүтээсээр байх боломжийг тэдэнд олгож байна. Хүүхдийн бие даан суралцах сонирхлыг дэмжих бас нэг боломж нь цахим үзүүлэн контент интерактив тоглоомууд. Харин багш таны мойс хаяг олон платформыг ашиглах боломжийг танд олгодог юм шүү. 4 арга зүйгээ нэгдмэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд хүүхэд бүрд асуудал шийдвэрлэх чадвар төлөвшөж, өөртөө итгэх итгэл, бие даах чадварт бодит ахиц гарлаа.